Би алтыг ховор учраас л үнэтэй гэж боддог байсан. Гэхдээ хэрхэн үүсгэн мэдэж авсныхаа дараа хэтэрхий инженеэр бодож байснаа ухаарсан. Миний өмнө алтан дэлхий дээр үсээгүй. Харин суперновагийн дэлбэрэлтийн явцад бий болсон. Бид бүгд оддын цөм дотор үргэлж цөмийн нэгдлийн орвол явагдаж байдгийг мэднэ. Цөм доторх ус төрөгч илүү хүнд элементүүд болон хувирч цөмийн ус төрөгч дуусах үед одны гадаргад хэлж эхэлдэг. Доторх бусад элементүүд шат дараалан цөмийн нэгдэлд орно. Төмөр үс хүртэл нэгдэл үргэлжлэнэ. Учир нь төмөр цаашдаа нэгдэх боломжгүй учраас энерги ялгаруулах юм байна. Энэ үед цөмийн даралт буурч дотгошоо нурна. Ингэснээр суперновагийн дэлбэрэлт үүснэ. Дэлбэрэлтийн асар их энерги гаднах давхаргыг халааж, үүний нөлөөгөөр атомын цөмөд нейтрон шингээх хурд нэмэгдэнэ. Үр дүнд нь төмрөөс алт болон бусад хүнд металл үүснэ. Дараа нь дэлбэрэлтээс үүссэн цохилтын долгион эдгээр элементүүдийг сансар руу тараана. Дэлхий үүсэх явцдаа эдгээр хүнд металлуудыг өөртөө шингэн бусад бодисуудтай нэгдэн дэлхийг бүрдүүлсэн. Хамгийн чухал хэсэг нь одоо эхлэх гэж байна. Таамаглалаар дэлхийд ирэх нийт алтны хэмжээ 600 их 80 тонн хүрдэг. Гэхдээ ийм байхад алт яагаад ийм үнэтэй байна вэ? Юуны өмнө дэлхий үүсэх үед алтны ихэнх хэсэг нь дэлхийн цөм доош түгжигдсэн. Одоогийн технологиор үүнийг олборлох боломжгүй. Бидний өнөөдөр олборлож чадах алт бол дэлхийн хэдэн тэрбум жилийн өөрчлөлтийн явцад автангийн хөдөлгөөн, алт уулын дэлбэрэлт гэх мэт шалтгаанаар дэлхийн гүнээс газрын гадар руу гарч ирсэн алт юм. Мэргэжилтнүүд тооцоолсноор дэлхийд ирэх олборлож болох алтны нөөц ойролцоогоор 260 мянган тонн. Харин одоогоор 200 мянган тонныг нь олборлоод байна. Үлдсэн нөөц ойролцоогоор 16 жилийн турш холбоорлогдож хүрэлцэн. Түнчлэн алт бол дахин сэргийгдэхгүй баялаг. Гэхдээ ховор металлууд олон байхад яагаад алт дэлхийд даяар хүлээн зөвшөөрөгдсөн үнэт мөнгөнд тэмдэг болсон бэ? Олборлох боломжит хэмжээ хязгаартаагаас гадна алтан доктортой удаан ажиллагээтэй, зөөрөлтөнд маш тэсвэртэй, удаан хугацаанд чанараа алдахгүй. Мөн алтны бүтэц зөөлөн учир хэлбэршүүлэх зооцтойхот хэлбэр. Түнчлэн алтны өнгө нь бусад металлынхаас ялгаатай. Алтны өнгө нь нарны гэрэлтэй адилхан учраас энэ нь хүмүүсийн хүлээн зөвшөөрөх сэтгэл зүйг бий болгодог.